тусган хүүхэд нэвтрүүлэг хүрэлцэн ирсэн зочиндоо энэ өдрийн мэндийг хүргье. За өөрийгөө танилцуулаарай. Чи аль цэцэрлэгт сурдгийг, хэдэн настай юм те, аав ээжийн хэн гэдгийг, ямар ажил хийдгийг мэдгүй. За найзууд руугаа хараад хэлээрэй. Би 5 настай. Тэгээд Бархас эдгээр нэртэй ээж аав соёлоо би төгс иддэг. Тэгээд ээж минь эмч ама тоо басдаг. Тэгээд нөгөө Шүүх юм уу? Шүүхэд ажилладаг юм уу? Алт цогтөг гэсэн үү те? тоо басдаг. Тэгээд даач Ямар мод яа нэр мондог юм шүү дээ чаавар. Тэгээд энэ маань нэр сондөр энэ. Тэгээд сондөр энэ маань 8 дугаар сургууль сурдаг тийм. тэгээд 3 дахь анги. 8 дугаар сургуулийн 3 дугаар ангид сурдаг байх юм шүү тийм ээ. За хэн багсаа чи ямар дугуйланд явдаг вэ? Аль цэцэрлэг сурдаг гэсэн мөлий? Аль цэцэрлэгийн аль бүлэгт сурдаг юм? Чи хэдвэр цэцэрлэг сурдаг юм? 12 дугаар. 12 дугаар цэцэрлэгийн ямар бүлэгт сурдаг вэ? Бэлтгэлийн Бэлтгэлийн Б бүлэгт сурдаг тийм ээ. За чи цэцэрлэгт явснаар юу мэдэж авсан? Ямар дугуйлангуудад явдгийг найзууд руугаа хараад баяраарай. Би намайг Ямар дугуйланд явдгийг? Сарпаа сампинд явдаг юм уу? Сарпаа сампинд явснаар чи юу мэдэж авсан? Тоо нэмж хасах үйлдэлүүдийг Сарпаа сампингийн эрхийг ашиглаад бодож сурсан юм байна тийм үү? За өөр гэртээ юу сурсан гэлээ? Гэртээ тоо Монгол хэл. За уншиж бичиж өсгөнүүдээ бас сурсан байна тийм үү? За тэгвэл чи найзуудаа энэ самбар дээр байгаа өсгөнүүдээс ямар өсгөнүүдийг юу мэддгийг тэрийг ингээд заагаад хэлээд өгвөл тэтгий бусаараа жоохон тонгоогоо. Д хагас хагас ма уск Мэддэг юм уу? Яасан мондгээ. За тоо мэдгүй. За тоонуудаа заач. Хэд хүртэл тоож чадах юм? Ямар тоонууд вэ? бүгдийг тоож. За бүгдийг 1 2 ямар мондгээ. За 70 хүртэл тоолдог яасан мундаг хөвгт вэ? За хүлээ гоё тавиарай. За энэ тоонд 1-ээс 70 хүртэл тоон дотроос чи 40 тоо айл юм бол 40. 20. Вау, 70 нэлээ, 70. 60. За ямар мундаг юм бэ? За өнөөдрийн энэ нэвтрүүлэгт өөрийн санаа бодол тийм ээ, өөрийнхөө үзсэн, сурсан, мэдсэн тийм ээ, энэ зүйлүүдийг найзуудтай ярьж өгдөг маш мундаг 1-ээс 70 хүртэл тоож мэддэг өсөв тоонуудаа бүгдийг мэдж байгаа шавьдаа тийм ээ, энэ өдрийн мэндийг хүргэж нэвтрүүлэгт оролцсонд нь баяр хүргье. Баярлалаа.